За та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараар хүүхдийн хөгжил ба сэтгэл зүйн зөвлөгөө номыг ярихаар бэлтлээ. За зохиогчийн хувьд Мөнх Цэцэг маань бол Монголд сэтгэл зүйчээр магистр хамгаалсан, Австралид бас магистрант хамгаалсан. За ийм мундаг хүн байгаа. Номны тухайд гэх юм бол нэлийн онол болон дэлгэрэнгүй тайлбартай байгаа учраас уншаад шууд ойлгоход жоохон төвөгтэй. За тийм учраас би номон дээрээс өнөөдрийн дугаарт хэрэгтэй болох мэдээллүүдийг төвж авсан. Тэгээд довчхон ойлгомжтой байдлаар хүргэх болно. Тэгэхээр аав ээж болохоор төлөвлөж байгаа, эсвэл аль хэдийн аав ээж болчихсон байгаа хүмүүст маш чухал сэдв байх нь байна. За бас ганц би хэдийч өөрийн дотоод сэтгэл зүйг танин мэдхийг хүсэж байгаа хүмүүс өнөөдрийн дугаартай хамт байгаарай. Хүүхдийн хөгжилд хамгийн чухал нөлөөлөгч 3 хүчин зүйл байдаг юм байна. Хамгийн ихнийх нь эцэг эхийн сэтгэл зүйн эрүүл мэнд. Хүүхдээ хөгжүүлнэ, хүүхдээ зөв хүн болгоно гэдэг. Гэтэл яг өөрийн дотоод сэтгэл зүйгээ та танин мэдсэн юм уу? Сэтгэл зүйн хувьд та асуудалтай юм биш үсттэй. Тэгэхээр энэ тухай бүгдээр өнөөдрийн дугаараар мэдчих авцгаая. За хоёр дахь хүчин зүйл бол айлын хэддэг хүүхэд вэ гэдгээс хамаардаг. Айлын бага хүүхэд үү, айлын ганц хүүхэд үү, дундх уу, том уу гэдгээс хамаарат сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг өөр өөрөөр авснаар сэтгэл зүйн хувьд өөр хөгждөг байна. За гуравт нь насны онцлогтод тааруулж хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг эцгэх өгөх хэрэгтэй болох нь байна. За тэрнээс хамаарат эрүүл сэтгэл зүйг хүүхэд бий болгож яадаг. Тэгэхээр наснаас бас маш чухал хамаардаг гэсэн үг. За тэгвэл ганцхан энэ гурвыг яриад тусах үгүй. За хүүхдийг хэд эрхлүүлэх нь зөв юм уу, буруу юм уу? За хүүхдээ хэд шүүмжлэх нь ер нь ямар үр дагавартай юм? За сонирхолтой мэдээллүүдийг бас бүгдээрээ ярилцуулна. Эцэг эхийн сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бага байхдаа эцэг эхийн хайр халамжийг дутуу мэдэрч өссөн бол ухамсаргууд нь хөрөмтлөгдсөн нөгөө нэг сөрөг мэдрэмжээ хүүхдтэй эсвэл бусдад гарах байдлаар энэ мэдрэмж нь илэрдэг байна. Энэ бол тухайн хүнд сэтгэл зүйн эмгэг байгааг нэг асуудал болж байна. Мөн эцэг эх маань сэтгэл хөдлөлөө хэрхэн зөв илэрхийлэхээ мэдэхгүй буруугаар илэрхийлж хүүхдийн сэтгэл зүйд буруу зүйл мэдрүүлдэг. Жишээ нь одоо нийгэм эдийн засгаас хамааралтай байдлаар стрессцнэ. Тэр стрессээ хүүхдтэй гаргадаг. Тэр мэдрэмжийг хүүхд рүүгээ чиглүүлж гаргах юм бол энэ нь бол хүүхдийн сэтгэл зүйд маш буруугаар нөлөөлөх нэ. За архиталт ба зугац ингээл гэж юм тийм ээ. Энэ нэгсэндээ донтолтын хэсгийг ярьж байгаа. Эцэг их нь ямар нэгэн муу зүйлд ингээд донтсноор хүүхдэд эргүүлээд тэр нь сэтгэл зүйн хувьд асуудал үүсгээд хүүхэд том болохоор ямар нэгэн зүйлд донтох гээд байдаг талдаа болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн дэргэд архитахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн дэргэд янз бүрийн сөрөг тийм донтолтын зүйлсийг бол гарахгүй байх хэрэгтэй. Хэрвээ эцэг их асран хамгаалагч нь архинд донтсон бол тэрнээс юун түрүүнд донтолтоосоо гарах хэрэгтэй. Үгүй бол хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэл өссөн, зодуулсан, хүчирхийлэлд өссөн эцэг эхнэр дотоод байгаа тэр сөрөг мэдрэмжээ эргүүлээд хүүхдэд гаргах. Хүүхдэд загнаж, зандарч, зотхоос эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ мэдрэмж бол удам дамжиж ингэж үргэлжлэх боломжтой гэсэн үг. Таслан зогсоохын тулд та өөрийн дотоод сэтгэл зүйтэйгээ ажиллах хэрэгтэй болох нэ. Тэгэхээр эцэгхийн сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд танаас хоёр асуулт асууна. Танай гэр бүлийн орчинтай нь хүүхдийн таны эрүүл, аюулгүй орчин болж чаддаг уу? Хоёр дахь асуулт. Стрессээ та зөв тайлдаг уу? Нийгэм эдийн засаг, за нойр хүйтэл, ажлын ачаал гээд олон зүйлээс хүмүүс стресс авдаг. Хүмүүс стрессээ буруу тайлдаг буюу бусад руу эсвэл хүүхд рүүгээ гаргачих гад байдаг. Яг үүндээ стрессийг бусад танд өгөөгүй. Таны дотроос урган гардаг гэдгийг та ойлгох хэрэгтэй. Харин стрессээ тайлахдаа бусад руу биш, өөрийнхөө орчинд стрессээ тайлж сурах хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах, эсвэл ном унших ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар өөрийн стрессийг тайлах арга барил олох хэрэгтэй. Үгүй бол таны дотор хөрөмтлөгдсөн стресс заавал гадагшлах хэрэгтэй болдог. Үүнээс болоод хүүхэд юм уу гурдагч итгээд хохирох эрсдэлтэй болдог байна. За тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлэх олон төрлийн арга барилуд байдаг тийм ээ. За Диана Бямрин тэгээд судлаач хүмүүжлийн 4 арга барилыг тодорхойлсон байгаа. За таны арга барилыг аль руу нь илүү ойрхон байна гэдгийг мэдэж аваарай. Хамгийн ихнийх нь захиргац арга барил. Захиргац арга барил гэдэг нь ерөнхийдөө хүүхдийг бүрэн хяналтандаа байлгана гэсэн үг. Гэхдээ хайр инхрийлэл багтай. Хүүхдийг ингэж болохгүй, тэгэж болохгүй гэж хориглоно. Өөрийг нь хүндлэхийг шаарддаг. Тэгээд хийх гэсэн юм хийхгүй бол зодох, загнах байдлаар шийтгдэг. Тэгээд шийтгснээ тайлбарладаг. Ийм эцэг эхнэр бол захиргац арга барилд орхон байна. За ийм төрлийн эцэг эхтэй хүүхэд өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөртөө итгэлгүй, өөрийгөө хянах чадваргүй болдог байна. За хоёр дахь арга барил нь захиргаацсан боловч арчилсан. За хэдий хүүхдээ тодорхой хяналтандаа байлгадаг хэдий ч хүүхдтэйгээ ярилцдаг, өөрийг нь бие даах боломжийг нь олгодог эцэг эх. Энэ бол хүмүүжлийн хамгийн зөв арга барил бөгөөд тодорхой болохгүй хэл хязгаарыг хүүхдтэд хэлж өгдөг.
За тэгээд өөрийнхөө байх, өөрөө шийдвэр гаргах тэр боломжийг нь олгодог. Хүүхдтэйгээ харилцан ярилцдаг, хэцүү үед нь тэрвэрч тайтгаруулдаг ийм эцэг эх нар энэ арга барилд орох нэ. Тэгэхээр захиргаацсан боловч ажилсан арга барилтай бол та яг зөв замаараа явж байна гэсэн үг. За энэ арга барилд төссөн хүүхэд яадаг вэ гэхээр сэргэлэн цовоо, өөрийгөө хянаж чаддаг, өөртөө итгэлтэй, за амжилтанд хүрэх тэмүүлэлтэй, найз нөхдөдөө нөхөрсөг харилцдаг. За гурав дахь арга барил нь хэд эрхлүүлдэг. Хүүхэдтэйгээ дотн харилцаатай боловч хэтэрхий дураар нь ойлгодог. Болохгүй хэл хязгаарыг зааж өгдөг. Эцэг эхнэрт хамгийн их тохиолддог жишээ бол хүүхэд дэлгүүрт ороод дуртай юм авах гэдэг. За магадгүй хэтэрхий үнэтэй, за эсвэл авч болохгүй, идэж болохгүй юм авах гэдэг. Тэрийг нь хориглохын оронд шууд авч өгдөг эцэг эхнэр бол хэд эрхлүүлдэг арга барилд орох нэ. Харин за энэ бол хэтэрхий үнэтэй байна. Энэ бол хүүхдэд зориулаагүй бүтээгдэхүүн юм аа гэдгийг нь тайлбарладаг ч юм уу те. Тэр үед хүүхд явах вэ гэхээр ойлно, бухимдна, уурлна. Ингэж стрессээ гарах хэрэгтэй байдаг. Энэ стрессээ гарах үеийг нь эцэг эхнэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин эсрэгээр хэд эрхлүүлдэг эцэг эхнэр болохоор өөлөх стресст боломжийг нь олохгүйгээр юм аваад өгдөг. Тэгснээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг нь олохгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадваргүй болгож яадаг. Хэд эрхлүүлдэг эцэг эхнэр нэг юм буруугаар ойлгодог нь өөртөө итгэлтэй өөрийнхөө хүн болно шүү дээ гэж боддог. Гэвч үнэндээ өөртөө итгэлгүй, бие төвтэй хүн болдог. Бусдыг хүндэлдэггүй. За зан үйлийг хянах чадваргүй. Нэг ёсондоо нарцист буюу бие төвтэй хүн болдог. Бие л болж ивэл бусд нь яах вэ гэсэн байдлаар ханддаг тийм хүн болж хүмүүждэг байх нэ. Тэгэхээр хэд эрхлүүлэх нь бол хүүхдийн хүмүүжилт маш сөргөөр нөлөөлдөг байх нэ. За хүүтэн хүндий анхаарал халамжгүй арга барил. За ийм эцэг эхнэр бас өөрсдөө ийм арга барилтай гэдгийг олж харддаг. Яагаад гэх юм бол хүүхдийн хувцс хунар, хоол унд, хичээл сургуулийн хэрэгцээг нь хангачаад харилцаа болон аав ээжээс авах тэр хайрын мэдрэмжийг бол өгдөг. Зөвхөн анхдагч хэрэгцээнүүдийг нь бүгдийг нь хангадаг. Тэгээд ингээд хүүхдэд хүмүүжүүлчлээ, хүүхдэд зөв хүн болгож өсгөж байна гэж андуурдаг. Хүүхдтэйгээ харилцаа багтай, хайр инхрийлэл багтай. За тэгэхээр энэ хүүтэн хүндийн арга барилаар өссөн хүүхд яадаг вэ гэхээр гэр бүлээсээ хөндөрн насан туршдаа бусад хүмүүсийн араас явдаг. Өөрөөс нь бусад зүйлс аав ээжт нь үн цэнтэй байсан гэж ойлгодог. За жишээ нь аав ээж их нь ажиллана, аав ээж их нөгөө утсан те. Өөрөөс нь илүү үн цэнтэй. Өөрт нь анхаарахаас илүү утсандаа ажилдаа анхаардаг. Тийм учраас хүүхэд өөрийн үн цэнийг олж аваагүй байдаг учраас том болоод яах вэ гэхээр аав ээжтэй анхаарал халамжтай байхгүй зүгээр л алга болно гэсэн үг. За ийм хүүхэд өөртөө итгэлгүй, төлөвшөлгүй, хүнийг үл хайхарсан, энерги сэтгэлгүй, бас нарцист талтай болдог байх нэ. За сэтгэл хөдлөлөө эцэг эх болон асран хамгаалагч маань зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурвал хүүхэд бас сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурдаг байх нэ. За та нэг зүйл төсөөлөөрэй. Таныг хөгшөрсөн хойно одоо та хүүхдтэйгээ яаж харьцаж байгаагаар хүүхдтэй нь тантай харьцна. Та хэрвээ хүүхдэд загинж зандардаг, энийгээ тэгээч, тэрийгээ тэгээч гэж байн хөмсгөө зангиддаг бол таныг хөгшөрсөн энэ хүүхдтэй нэрээд аваа ээжээ тэ эмээ өвөө та тэхгүй байсан юм бэ, инхгүй байсан юм бэ гэж ингэж захиргаацсан хэлбэртэй болно гэсэн. Нөгөө талаас хүүхдтэйгээ та эрэг зөв сайхан харилцаатай бол хүүхэдтэй таныг хөгшөрсөн хойно та юу идмээр вэ? Өнөөдөр би тань руу очимоор байна. Би таныг санаж байна ч гэдэг юм уу те. Эрэг зөв сайхан харилцааг гаргах нэ. Тэгэхээр энэ дээр эцэг эх маань маш сайн анхаарах хэрэгтэй байна. Хүүхдтэй юу өгнө? Буцаагаад та том болсон хойно түүнийг аавна гэдгээ мэдэх хэрэгтэй. За цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг сөргөөр илэрхийлэх тохиолдол их байдаг. За жишээ нь ууралж хүндэх, би тэгмээр байна, ингэмээр байна гэж бухимдах те. Тэр үед нь эцэг эх нь эргүүлээд сөрөг биш, эерэг сэтгэл хөдлөлийг өгөх юм бол хүүхдийн бусадтай харилцах харилцааны зөв хөгжил явагддаг байна. За дараагийн сэдв төрөлтийн ирэн буюу айлын бага хүүхэд, дунд хүүхэд, ганц хүүхэд тэр сэдв рүү орцгоё. За айлын ганц хүүхэд анхаарлын төв төсдөг учраас бусад хүн анхаарлын төвд байхыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байна. Бусад хүмүүс өөрийг нь анхаарах ёстой гэсэн юм хүлээлттэй байдаг учраас энэ хүлээлтэнд биелэхгүй бол бусдыг буруутгадаг хандлагатай болдог байна. За насанд хүрсэн хойноо бол за гэр бүлийн хүний хайрлахаас илүү өөрийгөө хайрлуулахыг өртөл болгох. Нэгэнт одоо ингээд амьдрал дээр гараад эцэг их өвөө эмээ шиг нь одоо үргэлж түүнийг анхаарах хүн ховор учраас ганцаардах, зожигрох энэ тохиолдлууд элбэг байдаг байна. Нөгөө талаар бол үргэлж томчуудын хүрээлэлд байдаг. Томчуудтай одоо ингээд ойлголцоос сурцсан болохоор тэдний амжилт болон ололтыг олж авахын тулд илүү ингэж хичээл зүтгэлтэй амжилтанд хүрэх мэрэлттэй болж хүмүүждэг байна. Айлын ганц хүүхэдтэй эцэг эхнэр яадаг гэхээр хэд эрхлүүлдэг арга барилыг барих гэдэг. Ингэснээр нөгөө сөрөг үр дагаврууд маань хүүхдтээр гардаг. Тэгэхээр сэтгэл зүйн асуудалтай болох эрсдэлтэй гэсэн үг. За том хүүхэд. Том хүүхдийн хувьд айлын ганц хүүхэдтэй адилхан анхаарлын төвд байх хандлагатай. Генод одоо ингээд доороод үтэй болоод ямар ч бэлтгэлгүйгээсээ болоод айц төгшүүрийг
хөл мэдэрч байдаг. За энэ хайр инхрийлэл, хайр халамжаа дүүдээ алдчихж байгаа юм шиг ийм мэдрэмж аваад сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр эцэг эхнэр маань айлын том хүүхдээ миний хүү, миний охин ч юм уу дүүтэй болох ч байна. Дүүтэй болсон ч гэсэн аав ээж нь хүүгээ бол хайрлан хэвээрээ, хайртай хэвээрээ авах болно гэдгийг ингэж ярьж мэдрүүлж явах хэрэгтэй байна. Тэгээд айлын том хүүхдүүд дээр ерөнхийдөө шийтгэл болон буруутгал хамгийн ихээр буудаг. Дүүтэйгээ тэгж харьцахгүй байсан, дүүтэйгээ тоглохгүй байсан гэсэн байдлаар дандаа буруутгагдж байдаг учраас айлын том хүүхэд аав ээжийнхээ анхаарлыг татах, өөрийгөө хайрлуулах, за дүүнэрээ болохоор жоохон дургуутсан байдлаар тийм сэтгэл мэдрэмжүүдийг авч байдаг. Тэгэхээр айлын том хүүхдээ том гэлтгүү хайрлаж, инхрийлэлж, эрхлүүлж явах хэрэгтэй. За мөн тэрээр айлын одоо ганц хүүхдтэй төстэй нь болохоор бас амжилтанд хүрэхийг тэмүүлэгч болж илүү их хичээл зүтгэл бүтээр хүүхдээс гардаг юм хандлагатай байдаг. За айлын 2 дахь хүүхэд. Айлын 2 дахь хүүхэд бол дуусч, дундрашгүй өрсөлдөөн донд амьдардаг байх нь. Яг тэгвэл 2 дахь хүүхэд гарч ирснээр хайр ах эгч рүү нь болон өөрлөө нь хуваагддаг. Энэ утгаараа ах эгч нь тэдний өрсөлдөгч эсвэл баатар нь болж энэ өнцгөөс харагддаг байна. Тэд эцэг эхийн хайрыг өөрийн амжилтаараа илүү татахыг хүсэмжилдэг учраас амжилтанд хүрэх магадлал нь бүр илүү их байдаг байна. Тэгээд 2 дахь хүүхдийн амьдралд ах эгчийн нөлөө аав ээжээс нь дутхааргүй хүчтэйгээр нөлөөлж байдаг. Харин эсвэргээрээ ах эгч нь хитрхийн амжилттай байгаад дүүн жоохон дарагдаад ирэх юм бол би ер нь бол жоохон сул юм байна, дорой юм байна гэсэн сөрөг мэдрэмжийг авч байдаг. Тэгэхээр хоёр хүүхдээ хоёуланг нь адилхан амжилттай явуулах тэр эцэг эх маань анхаарч их хэрэгтэй байна. Бас хайраа ижлэгэн түгэх хэрэгтэй болно. За айлын дунд хүүхэд. Айлын 2 дахь хүүхэд доороо дүүтэй болсноор айлын дунд болдог. За айлын дунд болсноор эцэг эхийн анхаарал баг дүүрэн маань явчлаа гэд анхаарлын төвөөс гарсан мэдрэмжийг хүчтэй авдаг байх нь. За ингэснээр за ах эгч нь бол амжилтаараа аав ээжийн анхаарлыг татж байна. Дүү нь бол хөөрхөн байдлаар аав ээжийн анхаарлыг татж байна. Би үлдчихлээ гэсэн байдлаар дайсан мэт ингэж хардаг. Тэгээд өөрийгөө тусгаарлах гад байдаг. Би л өөрийгөө авч явах юм байна. Би л одоо энэ амьдралын төлөө явах юм байна гэсэн тийм ухагтхан тэр хүүхдэд суудаг байна. Тэгэхээр дунд хүүхд бол ганцаараа зүтгэж, өөрийгөө өрөвдөгч, хайрлагч, хамгаалагч мэтээр бий болдог. Шүүмжлэлд мэдрэмтгий, түргэн ууртай, асуудалд өртөмтгий болох хандлагатай байдаг. За бага хүүхэд. За айлын бага хүүхэд бол дорд байдлын мэдрэмж мэдрэхэн түлхүү ажиглагддаг. Ах эгч нар нь болон аав ээж нь за асран хамгаалагч нь түнд илүү агуу харагдах, өөрөө болохоор нэг арай дорд юм шиг тийм мэдрэмжийг мэдрэх магадлал их өндөр байдаг. Ах эгч нь хитрхи одоо ингэ өөрөөс нь ялгаатай амжилттай яваад байвал айлын бага хүүхэд нэлээд дарагдаж дорд байдлын мэдрэмж рүү орно. За хэрвээ ах эгч нар нь нэлээд сул өөрөө хараа амжилттай яваад байвал бас ялгаатай өөр мэдрэмжийг авдаг байна. Тэгээ ингээд айлын хэд дэх хүүхэд болон ганц хүүхдээс хамаарат ялгаатай мэдрэмжүүдийг авдаг байна. Энийг эцэг эх нь болон асар хамгаалагч нь зөв зохицуулж өгөх хэрэгтэй болох нь. Дорд байдлын мэдрэмжийг дорд байдлын комплекс гэдэг энэ номон дээр илүү онол байдлаар нь тайлбарласан байгаа. За дорд байдлын одоо комплекстэй хүн бол аливаа зүйлд донтох үндсэн шалтгаан болдог гэж үзсэн байгаа. Дорд байдлын мэдрэмжтэй хүмүүс илүү донтогч тал руугаа болдог гэсэн үг. За одоо ярих сэдв нь биеийн ялгарал. Энэ үгс үгээр бодлоо, сэтгэл хөдлөлөөсөө ялгарах чадварыг биеийн ялгарал гэдэг. Ийм хүмүүсийн одоо амьдралд бусдын үзүүлэх нөлөө, за эзлэх орон зай бол бага байдаг. Өөрийн үзэл бодол болон өөрийн мэдрэмжээр амьдралаа чиглүүлж явдаг. Эсвэргээрээ биеийн ялгараагүй хүмүүс яадаг вэ гэхээр бусдаас хүлээн зөвшөөрдөж, бусдаас сайшаагдах гэж бусдын үгээр үг хийж ингэж амьдрдаг хүмүүс болдог байх нь. Биеийн ялгаралтай хүмүүс бол нэгэнт өөрийгөө хүлээн зөвшөөрсөн учраас за сайшаал, магтаал, гүтгэлэг, доромжлол ирэхэд сэтгэл зүйн савлгаа буюу докторгүй байдалд бол орохгүй, эсэргээрээ батвах байдаг байна. Тэгэхээр эцэг эх болон асран хамгаалагч нар хүүхдийнхээ дотоод биеийн ялгарлыг бий болгож өгөх хэрэгтэй. Бодол болон сэтгэл хөдлөлийн ялгааг бол тайлбарлаж өгч хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй байна. За ямар нэгэн стресс та мэдэрч байгаа юу? Тэгвэл тэр стрессээ юу яаж тайлж байгаа вэ? За хоёр дахь асуулт нь хүүхдээсээ та өөрийн ямар зан үйлийг олж харж байна? Таны яг ямар зан үйлийг дуурайж байна те? За гурав дахь хамгийн чухал асуулт та хүүхэддээ ном унших, тоглох байдлаар өдөрт хэдэн цагийг чанартай зарцуулж байна. За ингээд дараагийн сэдв рүү орцгоё. Одоо насны ангиллаар нь хүүхдэд ямар мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэх ёстой вэ гэдгийг бүгдээрээ үзцгээе. За хамгийн ихнийх нь 0-2 нас буюу бага нас. За энэ үед дээр хүүхэд өөрийн итгэлийн үндэс суурийг тавьждаг. Би итгэх ёстой юу эсвэл үл итгэх ёстой юу гэсэн үндэс суурийг тавина. Итгэл өөрчлөсөн хүүхэд бол хувь хүний хөгжлийн суурийг тавьж чадсан гэсэн үг. За энэ үеийг давж чадсан хүүхэд бол ёс суртахуун хүн чанарыг өөртөө бий болгодог. Тэгэхээр эцэг эх асран хамгаалагч нь хүүхдэд итгэлийн үндэс суурийг тавихын тулд маш сайн хайр халамж, инхрийллийг
үзүүлэх хэрэгтэй болох нь байна. За энэ мэдрэмжийг мэдрүүлж чадаагүй байх юм бол за бусдад итгэх итгэлгүй, бусадтай сэтгэлийн холбоо үүсгэж чадахгүй, сэтгэл зүйн асуудалтай болдог байна. Өсвөр наснд хүрээд одоо эцэг их асран хамгаалагчтайгаа нээлттэй ярилцахгүй хаалттай байх одоо үндэс шалтгаан болдог. Энэ нь бол итгэл байхгүйтэй холбоотой байх нэ. Тэгэхээр итгэлийн суурийг бол хамгийн сайн тавьчих хэрэгтэй буюу хайр халамжийг тултал мэдрүүлэх нас байна. За одоо 2-3 нас. 2-3 насны хүүхдэд бол бие даах хүсэл эрмэлзэл өндөр байдаг. За цаашдаа бие даа амьдрах уу эсвэл бусдаас хамааралтай амьдрах уу гэдэг нь энэ насанд шийдэгддэг байна. За энэ үед нь эцэг их хүүхэд тэдний ертөнцөө нэх орон зай боломжийг олгож өгвөл тэд тусгаар бие хүн болж чаддаг. Бие даахтай зэрэгцэн нийгмийн сэтгэл зүйн давуу тал болох хүсэл эрмэлзэл ба өөрийгөө хянах чадвар өгчдөг. Өөрийгөө хянах чадвар нь бол хожим. За альва уруу таталт донтолтоос өөрийгөө хянаж тусгаар ойлгох чадварт нь бол тусалдаг байна. За энэ 2-3 насны үед нь бол хүүхдийг бие даахт нь эцэг их илүү туслалж улаан фэн байх хэрэгтэй. Чи чадна оролдоод үз гэсэн байдлаар хүүхдийг идэвхжүүлэх хэрэгтэй байх. За эсвэргээр энэ бие даах хэрэгцээгээ хангаж чадаагүй бол тухайн хүүхд за уур уцаартай, за бухимдал, занал хэлэлтэй болж өсдөг байна. Тэгэхээр хүүхдийнхээ энэ бие даах чадварыг нь багт нь сайн мэдрүүлэх хэрэгтэй байна. За одоо 3-5 нас бол санаачлахтай байдал руу ордог. Энэ шатанд хүүхэд орчинтойгоо танилцж тоглож сурдаг ба энэ явцдаа хүүхэд бүгдийг удирдах хүчин чармаалтыг өөрөөсөө гаргаж эхэлдэг. Ингэснээр за бүхнийг санаачилж чадах юм байна гэсэн чадвартай итгэдэг байна. Энэ итгэлийн үндсэн дээрээс хүүхдэд яагаад гэдэг асуултууд төрөн гарч эхэлдэг байна. Бусдтай тоглох дуртайч хожигдох дурггүй тоглоомоо харамлах зэрэг үйлдэлүүд нь 3-5 насны дээр илэрдэг байна. Тэгэхээр хүүхэд амьдралынхаа туршид цаашдаа санаачлагтай, зоригтой байж одоо зоригтой хүрэх үү эсвэл бүтлгүүтэх үү гэдэг нь энэ насн дээр тодорхойлогддог байна. Мөн түнчлэн 3-5 насн дээр ерөнхийдөө бусдаас ялгаатай байдлаа өөрөө олж илрүүлдэг, өөрийгөө тодорхойлдог гэсэн. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлэх бүхэл боломжийг эцэг их энэ үе дээр нь олж харах, илрүүлэх хэрэгтэй, анзаарах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг тэрийг энийг ингэж хийгээд ингээд байнга эцэгхийн зааварчилгаа энэ үе дээр явах юм бол өөрийнхөө амьдралыг удирдах чадвараа алдаж эцэгхээс шууд хамааралтай хүн болж өсөх суурин тавигдах болох нь байна. За тэгээд энэ үе дээр нь бол эцэг их өөрийгөө нээ илрүүлэх дээр нь анхаарч туслах хэрэгтэй байна. За 6-аас 11 насны дээр бол хичээнгүй байдал илэрэн гарч ирдэг. За хөгжлийн өмнөх үеуд дээр бол хүүхэд өөртөө болон бусдад итгэх итгэл, за бие даасан байдал, за санаачлаг өөртөлж улмаар хийж бүтээх буюу хичээнгүй байх үе дээрээ одоо ирж байна гэсэн. Ийм үед хүүхдийн хүчийг мэдлэг болон оюуны чадамжийг нь дээшлүүлж чиглэх хэрэгтэй. Тэгэхээр энэ 6-аас 11 насн дээр суралцах хүсэл эрмэлзлийг тултал байх хэрэгтэй гэсэн. Юу хиймээр байгаа, яг ямар дугууланд ямар байгаа, тэр өөрийгөө нээ илрүүлэх хамгийн чухал үе буюу суралцаж сургуульд явах, сургалтанд явах, аав ээжтэйгээ хамтарч бүтээл хийх гэсэн. Энэ чухал үе дээр ирж байна гэсэн. Энэ үе дээр нь маш сайн суралцах, хичээнгүй байх, за эцэг эхтэйгээ хамтран аливаа зүйлийн ард гарч чаддаг юм а гэснийг мэдрүүлж чадах юм бол цаашдаа хүүхэд амжилттай явах тэр дардсан замыг нь хүүцэг их нь бүтээж өгөх нэ. Нөгөө захиргаацсан арга барил хэтэрхий орж ирж болохгүй. Хүүхдийнхээ талаас хүүхдтэйгээ юу хиймээр байгаа, юу сонирхолтой байгаа, танаас өөр өч дараа шүү дээ. Яг өөр шигээ болох гээд хичээгээд байх шаардлага байхгүй. Тухайн хүүхдийн онцлогт нь тааруулж за хүмүүжлийн арга барилаач бас та өөрчлөх хэрэгтэй. За ингээд хүүхдийнхээ хүсэл зориг эрмэлзлийг олжлаа, сургалтанд нь хамруулчлаа, хамтдаа тэр хүсэж байгаа зүйлийнх нь хард гарсан бол одоо 12-оос 18 нас мөн чанараа тодорхойлох үе рүү орж ирэх нэ. За энэ бол ямар нэгэн юмны дотоод агуулга мөн чанар нь бусад зүйлээс ялгагдах онцлог буюу өөрийн онцлогийг гаргаж ирэх нь. Өмнө ярьсанчлан хүний ялгарл гэж байсан. 12-оос 18 нас дээр бусдаас ялгарч өөрийгөө илүү гаргаж ирэх нь. Тэгэхээр энэ насн дээр мөн чанараа тодорхойлдог байх нь. Мөн чанараа тодорхойлох нь би хинбэ гэсэн асуултанд хариулахад оршдог байна. Гэгээлэг, эрхэм чанар, үнэт зүйл сайхан дурсамжтай байх аваас хүн төдий чинээ эерэг зүйлийг ярих буюу мөн чанар нь үн цэнтэй байна. За мөн чанар нь үн цэнгүй хүний яриа бол үн цэнгүй, өөрийгөө олон бусдыг үргэлж үн цэнгүйдүүлсэн хандлага гаргадаг. За энэ утгаараа бол хүний сэтгэж буй байдал, хэл яриа, за үйлдэлэр нь тухайн хүнийг за нэг ийм хүн юм байна да гэдгийг тодорхойлдог гэсэн. Тэгэхээр өөрийгөө тодорхойлуулах нас нь 12-оос 18 насн дээр бүрэлдэнэ гэсэн. За жишээ ярих юм бол ажлын байран дээр та өөрийн амнаас гаргаж байгаа үг, за хийж байгаа үйлдэлээс чинь таныг хараад за энэ хүн ерөнхийдөө нэг иймэрхүү хүн байх шүү гэд бусад хүмүүс чинь тодорхойлж байгаа гэсэн. Энэ суурийг 12-оос 18 наснда өөрийн мөн чанараа тодорхойлж тавьдаг гэсэн үг. Ингээд хүүхэд 18 нас хүрээд бие даах, өөртөө итгэлтэй байх,
За сэтгэл зүйн дархлаатай байх. Ямар нэгэн стрессээс болоод гүн хямраал, стресст унахгүйгээр тэрийг даван туулж чадах тэр чадварыг бол эзэмших нэ. За тэгээд таалагдсан бол та лайк, коммент, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд хүмүүсийн ямар арга барилтай байгаагаа бас доор коммент хэсэгт бүгдээрээ үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.